За Монголын хоо утсан хинт байгалийн тухайг авч ийн гэж. За нуур гэж юу юм бэ? Нуурын тухай гэж сайн нэг үг хэлсэн шин. Нуур гэдгийг та нар юу гэж ойлгодог вэ? Мэдхүү. Нуур харж ирсэн үү? Нуурын дээр очиж ирсэн үү бэ? Гараа өртөө. Оо, хин хин очиж ирсэн юм биш үү те? За, нуур гэдгийг тэгвэл юу гэж ойлгодог вэ та нар? Оо, маш сайн. Байгаль тогтсон их хэмжээний тогтмол усыг юу гэдэг үлээ үлдээ. Нуур гэдэг те. Нуурын бүгдээрээ арай өөр үгээр нэрлэх гээд үзлээ. Содон байдлаар нуур одоо хинтэй адилхан юутай ижлэхэн харагддаг вэ? Нуурыг өөр үгээр нэрлэе гэдэг. За, чам дээр юм нэг үү? За, хэлээ. За. Хүүхдийн сэтгэл шиг яагаад гэж хэлж байгаа юм? Оо, сайн үгтэй шүү дээ. Хүүхдийн сэтгэл одоо цэвэр ариу, нуурын ус яасан. Мөн цэвэр ариу учраас хүүхдийн сэтгэл шиг гэж. Өөр хэлээд байгаа санаа зовж байна. Оо, маш сайн ээж шиг санагдсан нуур. Яагаад вэ? За, намуухан дүлгөөхөн учраас ээж шиг санагдсан гэж нуур. За, хэлээд байгаа. Санаа зовж байна. Нээж чөлөө байх. За, яа тавшиг санагдсан. Оо, ямар модоо үү? Аашиг бөртөө сүртэй те. Төвчээс зөөр санхи хөвтэй нөө. За, танаа багас. За, яагаад тавшиг харагдсан? Нуурын хагас үүсгэн зэмэр харагддаг. Тусгал сайн сайхан. Оо, тавшиг тусгал сайхан. Бүхэн бүсгүй учраас тавшиг гэж тийм ээ. За, модоо хөвтэй. За, одоо багштай хамтраад их уншия. Нуур. За, насаар оттойгоо хотолдог Тэнгэрийн хинтээ нуур минь байгалийн хиймдээсэн усан төл нарны бишээ хүүхдийн содоморч Европын нутгуудээс дэвсэн сайхан асаа манад дээрээ бүжигхэн нарны цацраа хөтөлдөг өдөржин иргэн гівшиг мангар асаа хахар дэжзэри ихусан. За, бүгдээр нөө хичээл шиг гэсэн нөө хоолой сүшиг цайлсан нуурын ус хибэр хүүхдээ шиг шуугад нуурын эс харшиг нүгэн энэ миний хоббино ээжийн хайшиг ариухан. За, одоо та нарын багш ажлын утас бэлдсэн байгаа. Бүгдээрээ нэг нэгийг аваад утсыг нь мэдхгүй үг мэддэг байгаад багштай хийж өгөөрэй. За, их үгийн утсыг нь мэдхгүй байгаа. Тань ус үг байгаад багштай хэлээд аваа. За, мэдхгүй үг хэлдэг байна уу? За, сайн төгсөг байвал хэлээд байгаа үгтэй багш нь чичээ. Тэг нь бүгдийг мэдчихэж байна уу? За, хэлээ. Ямар үг вэ? Дэвс. За, дэвс. За, оо. За, цайвалсан. Өөр Дэлгэн. а? Дэлгэн. Хийлэн.
За уу. За хэлээ. Нууг юм. Сайн нууг. Нууг юм. За. Авчсан байна те тэнгэрийн үг. Оо зөв тэнгэрийн ин гэдэг үг явахыг мэдэхгүй байна чи. Өөр хэлдэг байна уу? Тэнгэрийн. Оо зөв мандал. Мандал. Хотлох. Оо сайн хотлох. За хүлхэх. Оо зөв хүлхэх. За энэ гэдгийг хэлсэн шүү. За хөхүүр гэж үү бэ те? За хотлох гэдэг үгийг за хэдүүлээ хам орчноос нь утгыг нь мэдэхгүй үг хэлээ. Үгсээ таамаглах гээд үзье. Хотлох гэдэг үг байна те? Хотлох. За энэ үгийн утгыг одоо мэдж байгаа хүн байна уу? За бүсгүүдэд энэ үгийг мэдэхгүй байгааг мэдчихэж болно те? За хэдүүлээ нэг үг таамаглах гээд үзье хэлээр авш. Оо зөв хонь мал хэвтэртэй орол те? Тэрийг хотлох гэдэг байгаа. Өөр ямар утгатай вэ? Айл хотлоор гэж ятыг сонссноо. Оо хөдөөд айлууд одоо хэсэг ингээ ойрхон буухыг те нүүдлэж буухыг айл одоо хотлох гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За одоо багш та нар үгийн утгыг одоо тавьчих одоо тэр үсийг юу гэж тийм тайлбарласан байх гэдгийг хараад те. За тавьчих буу тийм тайлбар. За хотлох гэдэг юу гэж зөөлсөн нь өдөр нь нартайгаа шөнөс сартайгаа хамт. За хотлох гэдэг үгээр очиж чинь тий. Нар сар онцтойгоо хотлох. Оо зөв. Өөр нуурыг юу гэсэн бэ? Усан тал. Усан тал гэсэн байна тий. За усан тал. Өөр юу гэсэн бэ? Тэнгэрийн имтэй. Оо зөв. Тэнгэрийн имтэй нөө. Тэнгэрийн имтэй. За уу. Мандал дээр үжилсэн. Оо зөв. Үжиглэх тий. Нуурыг өөр мандал дээрээ бүжиглэн гэхээр багштай ойлгос бүжиглэх гэсэн. Ээж минь хайр шиг ариух. За тодруулсан гэсэн тий. Их усан гэж байгаа юм байна уу? Танаас ч 2 дугаар гол үстэй тий. За энэ тодруулсан гэсээс багшаа энэ өөрөө.
Их юу гэсэн бэ? Зөв их усан гэсэн байна тий. За. 3 дугаар багийнхан. Дүрслээ олсон юм шиг. Тодруулсан хэсгээс зохиолч нуурыг юу гэж дүрсэлсэн байна вэ? За хэлээ байна. За, тогоотоо сүүш. Сайн. Тогоотоо сүүш. Нарны цэцэрлэгтэй хөөцөлдөг. Юу хөөцөлдсөн? Урд нь юу бичсэн бэ? Нуурыг бичсэн байна уу? Арай өөр зүйлийг бичсэн байна уу? Нуурыг зохиолч юу гэж өөрөөр бүрслэн бичсэн байна вэ? Нэрлсэн байна вэ гэсэн. Ихчийн тойшиг. Ихчийн тойшиг. Хүүхүүртэй айраг шиг. Айраг шиг. Нуурыг тарах шиг гэж үчсэн байна. Сайн их хөтөж уншаа шүү. 4 дугаар байгийнхаа. Танаа тэр тодруулсан хэсэгт нуурыг юу гэж үчсэн бэ? Юу гэж үчсэн бэ? Нуурыг ингэж өвөрмөц зүг хийлэг ашиглаж яасан байх гэдэг үү? Дүрслэж бичсэн байх тийм үү? Өвөрмөц хийлэг ашиглаж нуурыг ингэж дүрслэж бичсэн байх. Өнөөдрийн бидний хичээлийн сэдэв бол зохиолчийн өвөрмөц зүг хийлэг содон дүрслэлийг олж тайлбарлах гэдэг хичээл үзэхнэ. Сар өдрөө камера хийх юм билээ. 9 сарын зохиолчийн өвөрмөц ажлын хуудсанд яагаад зохиолчийн нуурыг тогоотоо сүүшиг, хүүхүүртэй айраг шиг, ихчийн тойшиг гэж дүрслэн бичсэн бэ? Гэдэгтээ нэвтрүүлээ ярилцсан. Ажлын хуудсанд даалгавар 2-3-ыг багаараа хамтарч ярилцаад ажлын хуудсандаараа бичиж тэмдэглэж авах. Гэсэн үү? Ажлын хуудсанд даалгавар одоо энэ байна тий 2-3-аа багаараа эхлээд хоорондоо толгоогоо нэвтрүүлээ чөлөөтэй ярилцсан. Тэгснийхаа дараа яг уу ажлын хуудсан дээрээ бичсэн юм. Энэ ажлын хуудсан дээрээ бичсэн юм. Тодруулсан хэсэг гэдэг нь задаа 2-3 даалгавраа ярилцаар бүгд ярилцсан.
За яг хэцэн байгаа ажлын утсан дээр яг үлээ жижиг гэж авчихсан. Хөдөөд хөх тохон гэдэг нь нөгөө нуур гэдэг нь бол миний газраас нь үүссэн.
За байна. тэрийг л илэрхийлж байгаа юм байна. За өөр санаа байна уу? Хэн дүрсэлсэн байна вэ? За тухам гэдгийг ойлгож байгаа үстэй. Юу илээ имэйл доор тавьдаг те? Эсхий болон даавар тухам гэж байгаа штэ. Морь хэлтэ яхаа имэйлийн доор тавьдаг зүйлийг тухам гэдэг. За тэгвэл тухамны хэмжээ хэр вэ? Нууртай харьцуулаад үзье. Юу жижиг тэгэхээр яасан? Аливаа зүйлийг байж болох хэмжээнээс нь хит багасхан буурсан ур маягийг юу гэдэг? За багасгах байх нэ. За одоо бид нар сая үлзий бүтийн нуур гэдэг ихтер ажилласан тий хүүхдүүдээ үлзий бүтийн нуур гэдэг ихтер бид нар ажилласан. За одоо нуур гэдгийг одоо зургаар илэрхийлэх юм бол одоо нуур нь одоо ингэ байж байгаа нь бол зүгээр хар зураг юм аа. Тэ? Тэгээд энэ зургийг өнгө оруулж байгаа зүйлүүд нь юу юм бэ хүүхдүүдээ? Эдгээр уран дүрслэл тийм үү? Эдгээр уран дүрслэлүүд байх нь шүү дээ. Эдгээр байгаа болохоор энэ ихмээ яасан? Уран зураг шиг уран яруу бай тийм ээ? Нуур юм тийм үү? Амгүй юм уу? Зохиолч яаж үчсэн бэ тэгвэл? Аим шүү. Аим оруулж үчсэн биш. Нуурыг хэн бүтээсэн? Зөв байгаль хэн бүтээсэн? Тэгэхээр зохиолч бол нуурыг одоо амьтаа юмаа гэж дүрсэлсэн нь ямар санаа вэ? Эдгээр өргөц зүг хэллэгийг ашиглаад одоо амьд юмаа нуур бол амьд юм гэсэн садан санааг зохиолч яасан бэ? Гаргасан биш үү те? Тэгэхээр нуур одоо амьд юм чи хүмүүстэй яах ёстой вэ? Хайрлах ёстой шүү дээ. Хүн хүнээ хайрладаг шиг байгаль дэлхийгээ гол горхоо ондоохгүй хайрлан хамгаалах. Одоо үүрэгтэй бид нар тийм үү? За одоо бүгдээрээ ингэ. Их зохиогод бид нар хичээл дээр их зохиодог тийм ээ? Гэхдээ одоо 10 оноос хэдэн оноо аваад байдаг гэлээ? Гүцэд 10 оноогоо авдаг бүгд хэд байдаг вэ? Олон байдаг уу? Танаагийнхаа ч мундаг юм. Олон байгаа бах тий? Бага юу? Хэдэн оноо авдаг уу? За тэгэхээр их зохиогтой ч гэсэн та нар яах нь вэ? Их зохиогтой эдгээр одоо өрмөц үг хэллэг ашиглаад энэ содон санаа гаргаж бичих юм бол их чинь яг уран яруу одоо ойлгомжтой, сонирхолтой төгс их болж оноогоо яах нь гүйцэд авах нь байна. Тэгээ зохиолчийн өрмөц үг хэллэг дэвтэртээ тэмдэглэж авах. Яг юу хэлээд байгаа юм? Бидний өнөөдрийн хичээлээс илүү бол зохиолчийн өрмөц үг хэллэг содон дүрслэлийг олж тайлбарлах. Тэгвэл содон дүрслэл гэж яг юу хэлээд байна вэ? Гэдгийг тэмдэглээд аваад. Зохиол гэвч за бүгдээ уншаад авъя. Содон дүрслэл гэдэг байгаа өнөөдөр үзээд байгаа юм юу вэ? Зохиол бидний төгсгөл болон яруу хэлбэрийг оновчтой ашиглах өрмөц санаа бичгийг содон дүрслэлээр содон дүрслэлийн өрмөц үг хэлбэрээр бид их зохиолтой өрмөц үг хэллэг ашиглаж бичвэл их төгс сонирхолтой ойлгомжтой болно. За тэр яг содон дүрслэл гинэ гэсэн тодорхойлолтоо борчлоо бичиж тэмдэглээд авчих.
За энэ юу вэ? Цаас уу дээ. Тэгвэл одоо бүгдээрээ сая нуурыг та нар өргөцөөр нэрлсэн үү? Нэрлсэн дээ. Тэршгээ уудыг яг өргөц содноо хүсэж чи. Зохиож нуурыг сая хитэн хүсэж үссэн лээ. Тэрийг бодож байгаа. Уудыг бүгдээрээ яг өргөц содноо хүсэж чи. Die хоёроос 3 үг. За уншаага. Босч байгаа тод уншаага. Дугаараа хүлээж. Уус нуурын гэршиг. За. Яагаад гэршиг гэж үчсэн чи? Уус нөмөр нөлөө. Оо зөв. Нөмөр нөөлөхдөө дулаан болохоор гэршиг. За босоод уншчих нэг. Миний бодлоор уул нь ээжийн сэтгэл шиг нөмөртэй бүлээх юм. За сайн байна. Тэр босоод унших. Уус нь аав шиг ноён нуруу хэмжтэй төлөв яах вэ? За ноён нуруутай хэмжтэй болж байна. За босноо. Оо нэгээс хоёр өгүүлбэр авах. Энийг өгдөө. За босч байгаа тод уншиж. Уул нь Монгол гэршиг бүр төсөвтэй. Монгол гэршиг бууртай зүйлтэй. За авчих. Орд үлгэр багаас ирсэнүүдээ сараа заа босч байгаа. Уус баастай машин яах вэ? Нааш түшиг хамгаалалттай цээж хамгаалалт санхүүгийн зайд машин маш гоё өргөмц үг хэллэг ашиг содон санаа хэлж чадчих шүү дээ. Өө болж байна. Заавшаа уус нь аавын хангаас дээш хангаар юм. Яагаад гэвэл уус нь нөмөртэй нөөлөхтэй учраас. Оо ямар баяр хүрээ.
Сургуулийн өндөр амжилт хүсье та бүхэнд. Гэрийн даалгавраа хийж ирээд 40 талбай багшлаа шалгуулна.